Кино маань Япон цэргүүдийг Солонгос хятадын хилээр замчилж яваа ах トゥ хоёрын дур зураглалаар эхэлдэг. Ах トゥ хоёр Япон цэргүүдийг хүргэж өгөх ёстой газраа хүргэж өгчөөд шанд нь багахан идэх юм авч үлдээ. Дүүн Япон цэргүүдийг явсны дараа үлдээс нь даавн ууттай хүнсийг нь задлж үзээд уудан дотроосоо тесрэг бөмбөг олоод ахыгаа аврахаар тесрэг бөмбөгийг биеэрээ халахалж тэврээд өөрөө тесэрж өгдөг. Энэ үйл явдлаас хойш хэдэн жил өнгөрснийг мэдэхгүй ч ах нь тусгаар тогтнолын төлөөх босогчдын армийн удирдагч болсон байх ба зөвхөн өөрийг нь дагдаг шилдэг хитгэн цэргүүдтэйгээ хилийн орчинд посто босгосон Япон цэргүүд рүү гинтийн довтлогоо хийхээр бол хуурамч гранат пост руу шидээд Япон цэргүүдийг орилдож посто орхин гүн гарч ирэх үед нь буудаж хороодог. Босогчдын армийн удирдагчийг Ванг гэдэг Ванг пост руу орж амьд үлдсэнийг залуухан Япон цэргийг олцлоод өгсөн Япон цэргүүдийн цусаар ханан дээр нь Солонгос улсын тусгаар тогтнолын төлөө гэж бичиж үлдээгээд гардаг. Үүний дараа киноны зин солигдож Японы элит батальоны удирдагч Yoshikawa Jiro гэх харгас хэрцгийн нөхрийг танилцуулах ба Yoshikawa босогчдын талаар Ron гэх дэслэгчээс сонсоод үнгийг бар юу ч үлдээлгүй урж тастна. Тэр босогчд гэд байгаа нөхдүүд чинь ердөө л үнэг төдийхөн гэж хэлдэг. Yoshikawa-гийн үнэг гэж зүрэлсэн босогчд маань олзны цэргээ дагуулan нууч руугаа явж байгаад замдаа хэсэг ардууттай таарч нэгдээд нуучандаа ярьж өөрсөдтэй нуулзах зарим босогчдоо хүлээж байтал ойролцоох тосгон руу Япончууд дайралт хийж байна гэсэн мэдээг харуулт гарсан нэг нэрж хэлдэг. Япон цэргүүд дэслэгч Ичиро гэх хүнээр ахлуулж тосхны иргэдийг хүйс тэмтэрж цогцсуудыг нь бөөгнүүлж хороосон иргэдийнхаа толгойг тастаж зургаа дааруулж ёстой л харгас хэрцгий түрэмгийлэл гэж юу байдгийг үзүүлдэг. 기계 나디? Япон цэргүүд рүү ихний дайралтыг хийсэн жижиг сквадын командлагчийн нэрийг Ли Жанха гэдэг. Вангийн бэлтгэсэн цэргүүдийнх нь нэг. Жанха хүүхэд байхдаа босогчдын хайрамд нэгдэж бэлтгэгдсэн байх ба дээрээ нэг эгчтэй. Эгчтэйгээ уулзалгүй олон жил болсон. Удахгүй эгч нь босогчдын хайрамд зэр зэвсэг худалдаж авах мөнгө хүргэж ирэх Ли гэдэг хүнтэй хамтдаа ирнэ гэсэн мэдээ дуулддаг. Харин тэр Ли гэдэг хүн нь Жанхагийн эгчтэй хамт ирээгүй байх ба холбоотнуудтайгаа шөнийн цагаар нууцаар уулзаж цуглуулсан мөнгнүүдээ нийлүүлэн авч цаашид яах талаараа ярилцаж байгаад Япон цэргүүдийн гинтийн довтлогоонд өртөж Ли өөртөө цуг ирсэн бүсгүүтэй хамт зүгтэж ойгоор гүйж явж байгаад манай босогчдтой таарч араас нь хөөж явсан Япон цэргүүд харанхууд ойроо араас нь хөх хитрхи эрсдэлтэй гэж үзээд болдог. Жанха Лигээс эгчийн талаар асуудал Ли эгчийг нь бөмбөгтөлтөнд өртөөд нас барсан гэх гунигтай мэдээг дуулгаж шатаж үнс болсон чандрыг нь авч ирсэн гэдгээ хэлж Литэй цуг ирсэн бүсгүй Жанхаад эгч чинь энэ бөгжийг чамааг эхнэртэй болсны чинь дараа эхнэрт чинь өгнө гэж байнга ярьдаг байсан гэж хэлээд эгчийнх нь бөгжийг өгдөг. Харин зүгтэж явсан дэслэгч Иширо командлагч Yoshikawатай нэгдээд гинтийн дайралтанд өтөж бүх цэргүүдээ алдчихлаа. Гэхдээ дахиж ийм алдаа гаргахгүй. Надад цэрэг өгөөч би өөрийгөө батлах болно гэж гуйгаад цэрэг авч удирдахаар болж командлагч Yoshikawa олзолсон Солонгос цэргээс манай босогчдын нуучийг асууж мэдээд үүдэнд нь цэргүүдээ үлдээгээд дотуулдаг. Үүрээр Жанха тосгоноос аварсан охин Литэй цугтаа ирсэн бүсгүй хоёрт эгчийнхэн чандрыг өгч командлагчид хүргэж өгөөрэй гэж хэлээд өөрийнхөө Донги гэдэг нэртэй цэргээрээ бие хамгаалагч хийлгэж мөн олзолсон Япон цэргээ өгөөд хоёр тишээ салдаг. Донги замдаа олзолж явсан Япон цэрэгтэйгээ дажгүй яриа өрнүүлж танилцдаг. Япон цэргийн нэрийг Юкио гэдэг. Гэвч Юкиог аврахаар тусдаа тушаал авсан Япон цэргүүд манай хэдийн араас нууцаар дагаж гүйцээд тосхны өхнийг барьж буудалцаан болж Литэй цуг явсан бүсгүй нэг Япон цэрэгтэй цуг ус руу унаж Юкио Донгиг аврахаар гараа зэсэж өөрийнхөө цусаар хувцаа будаад цэргүүдтэй би Солонгос цэргийг алчлаа гэж хэлээд Донгийг цугтаалгадаг. Донги цэргүүд дээрээ ирээд юу болсноо хэлээд буу сумнуудаа базааж аваад тосхны өхнийг аврахаар буцаж уулын ингэрт тулж ирсэн Иширогийн цэргүүд манай босогчдыг хараад араас нь хөөж босогчд маань хоёр хуваагдаж Вангаар ахлуулсан цэргүүд Япон цэргүүдийн хуаран руу гинт довтолж үмэн үүсгээд олзлогдсон тосхныхоо өхнийг аварч зүгтдэгч Япон цэргүүдэд гүйцэгдэж тулдахаас өөр сонголтгүй болдог.
Хэдийгээр саяны тулаанд ялсан ч үнэн хэрэгтээ Иширогийн удирдах явсан бяцхан салааг л устгасан байх ба Рононоор ахлуулсан салаа Иширотод таарч нэгдээд босгочдын араас хөөж Жанха бусдыгаа аврахаар Япон зэргүүдийг араасаа дагуулж ойролцоох тосгон руу гүйж ирээд тулдаж байтал суман дуусч нэг байшин руу ороод хаалгуудыг нь таглаж Япон зэргүүдийг хутаж байтал Япончууд байшингийнх нь яндангаар тесрэг бөмбөг шидэж оруулаад Жанха дэлбэрэлтэн дүрчиж гадагшаага шидэгдэн гарч ирдэг. Дэслэгч Ронон Жанхаг хороохоор элдээ долоох үедээ зэрэгцэж Ванг болон түүний цэргүүд амжиж ирж Япон цэргүүдийг буудан хороож Ронон, Ванг хоёр элдээрээ тулдахаар болдог. Ванг Жанхагийн амиа орлохоор шийдсэн даалгавар болон үйлдэлийг нь зэмлж байтал Японы элит батальон гинэт гал нээж манай хэд зүгтгаар болж хоёр зэрэг Жанхаг мөрлөн зүгтэж Йошикава тосгон дэрж Рононы цогцыг олж хардаг. Харин Ванг зүгтэж явснаа гинт эргэж хараад Япон цэргүүдийг хөгийн гахаануудаа Солонгос улсын тусгаар тогтнолын төлөө гэж орилоод зүүн гартаа зүүж явсан босгочдынхон тэмхийг харуулад чаддаг юм бол хойноос гүйцээ дэр гисэн шиг гараараа далчаад зүгтаачдаг. Энэ үйлдэлт нь дургуутсан командлагч Йошикава цэргүүдтэй босгочдоос нэгийг нь хүлдээлгүй хороо гэж тушаагаад босгочдын араас хөөж их буугаар галлаж зүгтангаа эргэж хараад гал нээж явсан босгочдын мэн сум эхнээсээ дуусаж Ванг Жанха хоёр их бууны суманд өртөж Жанха зүүн хөлөө алддаг. Харин Ванг манарч босч ирээд Жанхагийн хөлийг харчаад Жанхад хөл чин зүгээр байна гэж хэлээд цус алдалтыг нь зогсоохоор оролтоороо хөлийг нь ороогоод араас нь бүвцэн ирж буй Япон цэргүүдийн өдөөс хугархаа элдэ бариад гүйдэг. Ялагдаж эхэлсэн Япон цэргүүд амиа бодон эхнээсээ зүгтэж командлагч Йошикава тушаалгүй хурсан цэргүүдээ өөрийнхөө гараар хөнөөж явж байгаад Вангтай тааралдаж элдээрээ тулдаад элдээ Вангийн гарт алдаж 10 гаруй удаа чавчуулаад өөрийнхөө элдэнд нэвц сүлбүүлээд өгдөг. Харин удирдлаггүй болсон цэргүүд эхнээсээ 2 гараа өргөж бууж өгч Япон цэслэгч Иширо дайны талбараас аль хэдийнэ холдчихсан юу ч болоогүй юм шиг амдаа өвс зугаад 2 гараа нуруундаа авч тэнгэр ширтэн эвэрч явж байгаа тусгаар тогтнолын армийн командлагч Хонг болон түүний цэргүүдтэй таарч баривчлагддаг. Үүний дараа киноны төгсгөл шин гарах ба Жанха, Ванг болон түүний цэргүүд командлагч Хонг нар эх орныхон төлөө амиа өргөсөн цэргүүд болон энгийн номхон арт иргэдийнхээ шандрыг ялд байгуулсан уулынхаа орой дээрээс хийсгэж командлагч Хонг цэргүүдтэй бид яасан ч бууж өгч болохгүй. Энэ бол ердөө л эхлэл гэж хэлснээр кино төгсдөг байгаа. Хэрвээ бичлэгээ дуустал нь үзсэн бол танд маш их баярлалаа. Бичлэг таалагдсан бол саб дарж манай чаналыг дэмжээрэй. Тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.